За, хэсэгтээ ирсэн. Дүүгээ тусаад байж байна. За, ямар ч та дүү ирж байгаа гэхээр манай аав маань одоо 92 үлээ. Ээж маань 90 үлээ. За, тэгээд манай яг миний татлын эмэгтэй дүү маань олон жилийн 20 гаруй жилийн одоо 4 сартаа хүүхдээ одоо амжилтын ихээр гадаадчаа авч гэр бүлийн ажил хийхэд миний аав ээж ярьдаг болсон. За тэгээд одоо энэ дүүгийн маань аав ээж маань яг төрсөн өгч байгаа юм төсгөөд за тэгээд 7-8 жилийн дараа дүү маань ирсэн. За ихтэй ээж аав хоёр маань маш их тасцсан. Өөрсдөө нь хөвчөг болсон. Тэгээд дүү маань бас аав ээжийнхээ сэтгэлийг бодоод үргэлжлүүлээд энэ дүү маань аав ээж хэлдэг маань гэдэг ирсэн юм аа. За тэгээд дүү маань одоо сая сургууль соёлоо гэсэн 20 гараа бас Японд одоо ажиллаж амьдархаар байна. Хэдхэн сарын өмнө явсан. За нэг 5 сарын өмнө. За гэтэл нөгөө хоёр өгшин маань маш их сэтгэл санаагаар маш их ядраа хэцүү байдал ажиглагдчихсан. Одоо бол арай гайг болсон л доо. Би дүүдээ санал тавиад заахан билетэн зохицуулъя. Хоёлаа эмээ өвдөө сюрприз өгье. Хэмбэ ажилласаа 3 өдрийн чөлөө аваад хоёлаа шиний нэг өглөө өвөө өмнөд баярлалаа. Тэгээд дүү маань захиралтаа авчирлаа. Монголчуудад бол одоо цааш нь маш сайхан байлаа. Ирүүл саруул сайхан ажиж байгаа бидгээр хоорондоо олон жил уулзаж уулздаг. Биенээсээ сайн одоо зовлож биендээ биеийг одоо мэддэг уулздаг юм байлаа. За дүүгийн маань хувьд бол одоо 90 гарсан сайхан хоёр хүн хүлээж байгаа. За тийм болохоор нэг чөлөө болгоно гэдэг хэлчихлээ. За өөрөөр хэлбэл шалтгаан нэг 6 сар болоог бол юудаг юм биш. Чөлөө өгдөг юм биш. За тэгээ Японууд маань нөгөө захидлан энэ сайхан байдлыг юм одоо хүндлээд зөвшөөрсөн. Ана за ингээд дүү маань ирж байна. За сая ирсэн дүү маань. За сайн явж байна. Сайн явж байна. За дүү маань ингээд. За тэгээд гитэрийн нөгөө төлөвсөн юм одоо маргааш өглөө өвөө юм баярлуулна. Дүү маань сайн яваад ирээд ирж. За ятруу. За гитэр нэг юм төлөвлөгөөтэй. За ингээд дүүгээ тасчлаа. За тэгээд сая бодлоо гитар юунаас за нэг сарын өмнө юм уу ээж аавтай ямар хэлбэрээр цаашаа гэж бодчихсон чи одоо хамгийн сайхан хэлбэр одоо энэ түүтэйг ээж аавтай уулзсан чигээд ийм сюрприз бэлдсэн байна. Манай аав ээж хоёр намайг 3 настай хүртэл гадаадад ажиллаж байсан. Тэгээд яг гадаадаас ирээд намайг эмээгээс ингээд за аваад явъя бид нэр өөрсдөө өсгөё гэд эмээд хэлэхэд эмээ яг аав ээжэд ингээд бүр ингээд үг дуурахгүй 3 хоног ингээд буруу харж хэвтээд уйлжсэн гэсэн. Манай эмээ хоёр надад айгүй их хайртай байна гэд ер нь их дотор ингээд бодогдоод ер нь эмээ өөдөө айгүй их баярлдаг. Яг ингээд намайг ингээд яг төрсөн хүүхэд шиг ингээд өсгөөд ингээд өөрийнхөө яг хүүхэд шиг ингээд өсгсөнд бол амар баярлж байгаа. Эмээ өөдөө маш их баярлалаа. Бас аав ээжтэй бас баярлалаа. Эмээ өвөг ингээд бодож үзээд аав ээж байх орон зайг ингээд манай эмээ өвөө хоёрт ингээд зээлж үзсэнд бас ингээд маш их баярлж байна. Миний өвөө ч одоо эмээ өвөдөө төшөг болоод энэ хоёртой их нөмөр нөөлөг болж байгаа. Миний үг харахаараа аав ээж юм аа нүднээс сэргээл тэрийг нь бодохоор бид хоёр ч гэсэн бахархаад хүүгээрээ бахархаад аав ээжигээ хараад улам хайрлаад маш сайхан санагддаг л та. Тэр өөртөө хажууд нь төвшиг болъё гэсэн ч олон хүстэй болохоор бас хажууд нь байгаад байж чадахгүй. Тэгээд том өмнө ингээ хажууд нь байгаад
эмээ өвгөө асраад ингээд эмээ өвгийнхаа төшиг толгоор болж явж байгаад айгүй баярлдаг. Дээрэс нь одоо ээж аваагаа ингээд жаргалтай миний хүүтэй цуг байгааг нь харахаар их жаргалтай байдгийг. Яг үдид имээтэйг өдөр бол ярьдаг гинэ. Тэгээд нойл ороод Японд байгаа юм шиг имээтэйг ярьчээд ирэх гинэ. За бид хоёрын нууц ийм мундаг чамдлан сахигдж байгаа. Бид хоёр л мэдж байгаа. Өөр хэн ч мэдэхгүй байгаа. Одоо дүү маань манад очиж чанаа. Манай гэр бүл танд битүүрэн. Тэгэхээр зөвхөн манай гэр бүлийнх нь мэднэ. За тэгээд өглөө бүх ах дүүнэрээ ээж аав хоёртой энэ жил нэг дор зорлоё гэж бас хэлсэн байгаа. Гэхдээ дүүгээ эрхий хэлээг байгаа. За тэгээд өглөө ирсэн ахын аав ээжтэйгээ одоо насны ирэмбэрээ бид нар чи аруулаа. Гэр бүлээр оролцоод хамгийн сүүлд дүүгээ сюрприз зарханаа. За манай энэ ээж аав хоёр энэ дүүд маань ямар хайртай гэж сая бууж ирэл хамгийн түрүүнд хэлж байгаа нь эмээ яг одоо залхалтай. Хэрвээ залх төрүүлж ярихгүй бол санаан зовно гэж нойлог хэлсэн. За дүү маань нойлогч гэж чинь. За эмээ нь юу гэж хэлсэн? За эмээ нь юу гэж чинь? Эмээ сайхан битүүлээрэй л гэж. Маргааш ярина л гэсэн. Тэгээ ярина л битүүлнэ гэж хэлээгүй. За маргааш эмээ өвөнөөс тагартлаа баярлах бол та. Бүгэн баярлалаа. За ямар ч байсан дүү маань ирээд хамт битүүрээд за шиний нэгний өглөө одоо аав ээж рүү явах гэж байна. Одоо тэнд маш гоё сюрприз бэлдсэн байгаа. Манайхан бүгд цуглдсан байгаа. За тэгээ бодсон санснаар маш гоё болоосоо гэж бодож байна. За. Ааш энэ жил ямар мэдрэмж төрж байна? Ямар мэдрэмж төрж байна гинэ. За сайхан мэдрэмж төрж байна. Мэдээ өргөн болж ийн гэж бодоод байгаа шүү дээ. Энэ жилийн цагаан сар энэ сайхан чичээлээ. Японд нэг Манай амар байгаа шүү дээ. Тэр маань их сайхан явж байгаа. Үйлдвэрт ажил хийгээд. энэ жил ирэхгүй мах та. Ирэхгүй. Тэг чинь чадвал ирнэ л гээдээлээ. 3-5 жил шүү дээ. Энэ Японд сурж байгаа мó? Үгүй, үйлдвэрт байгаа. Ажил хийж байгаа. Өнөө мэрэгжлийн дагав ажил хийж байгаа. Японд явсан зорилго нь болохоор нэлээд юм сурж авах. Тэгээд эргээд Монголдо ирэхэд ямар ч асуудалгүй байх хэмжээнд юм сураад тодорхой хэмжээнд мөнгө хураана гэсэн зорилготой байгаа. Тэгээд тэр зорилгоо аль болох хурдан гүйцэлдүүлээд Монголдо ирнэ гэсэн бодолтой байгаа. Тэр дүүг санаж гинөө та? Ороо болго ярьдээ шүү дээ бид хоёртай. Одоо бүр тогтмол ярина. Ороо болго. Яаж юм сайн уу гэхэл. Санаа зовх юмгүй. Сайхан юм уу сайхан. Тэнд ястаа жаргаж байна. Өдөр болгон ярьдаг нөө санааг нь зовоохлохгүй гэд. Тэгээ ер нь л өдөр болгон яриад цаг агаар тэгэл өдөр болгон ирсэн хүмүүс эсвэл юу үзэж байгаа гэх мэт ер нь ойр цорын бүх юмыг ярьдаг. Тэгээ Японд бас ямар байгаа, юу үзсэн, цагаагаар ямар хуваага гэд бүх юмаа бас имээгүүдээ ярьдаг байна. Хайр санаж гинөө яа? Саналгүй яах дандаа яг ярихгүй яхаа ороод хэрэг яач ба гэлээ. Хэдэн сар имээгүүдээ цуг байгаагүй. Имээг амар сансан. Гэрийнхээ хоолыг чсэн аюу сансан. Тэр нь л хэсэг хугацаанд одоо 22 нь буцхолохоор энэ яг энэ байгаа 4 хоногт ер нь л яг энэ байгаа бүх ингээд гой мэдрэмжүүд сайхан авч байгаад буцандаа л гэсэн бодолтой. Японд ч цагаан сар гэж байдаг юм байна шүү дээ. Өнөөдөр ажил хийж байгаа. Илүү цаг хийсэн.
За одоо аав ээж гоё бэлэг өгөхээ. Төмрөө хоёлаа дамжиж орж ирээ. За бүгдээрээ гоё ард нь гоё шүү. За. Шөөх ямар үлэг өгөх гэж бол сайн гоё. Таада. Яста санаанд орохгүй л байж тээ би нөхөө. Инээ юу гэж бодож байна? Оо санаанд орохгүй л байна. Амар гоё юм. Одоо хүүхдүүдээ үзээд баярлаад бүр юм санаанд орохгүй. За сайн байна уу? Өчтөр нисээд өшөө юм. За тань. Сайн удаа. За баярлж гин үү. За түүтэй. Өвөн баярлаад тэгээд уйлж баярын юм. Тэр одоос нэг өвөө мэдээ цагаад бирсэн баярлаа. Баярлж гин үү. Ахигчтэйгээ зодогчоо тэгээд ирүү. Нааса Хөөсөнтэй. шүн ирээд Би чөлөө өгсөн юм уу? чөлөө өгсөн. Төвшөөхтэй хөөөлтөд. Төвшөөх Мэдчих юм уу тэгээд? мэдээ ажил бүгдийн чөлөө аваад хүрээд ирсэн. Төвшөөх хаяцаад наваг инээшээ хүрээд ирээчээ онгоцны зардлын бүгдийн даад ингээд. Тэгээд наашаа явахаар болоод. Тэгээ өчтөр шөнө нисэж ирээд. Яамаа тэгээд явуулсан юм бол. Тэгээ явуулсан. Мэдчих юм байна. Мэдж байгаа. Тэгээд болж байна. Тэгээд 22 хүртэл энд байна. Шиний нэгний өглөө гал морин жил угтж байна. За гал морин жил маань бүх нийтэд маш сайхан ивэлтэй ийм жил болно гэж одоо сонссон. За миний хувьд бол шиний нэгнийг маш ад жаргалтайгаар эхэлж байна. Яагаад гэвэл хайртай аав ээж хоёртоо хамгийн хайртай ачхүүгийн Японоос нууцаар авчираад гоё сюрприз барьсан. Миний аав ээж хоёрын тэр царайг хараа ийм сайхан. Миний хувьд бол инээс сайхан бэлэг ерөөсөө баг.